Хүүхдүүдээ шүлгээ зэжлээрэй. Намар нартай сайхан. Намартаа бид дуртай сайхан. Алим жимсэн амтлаг сайхан. Тариатай намар, хадлантай намар, трактортай намар, комбайнтай намар. За бүгдээрээ дахиад нэг уншийе. Намар нартай сайхан. Намартаа бид дуртай сайхан. Алим жимсэн амтлаг сайхан. Тариатай намар, хадлантай намар, трактортай намар, комбайнтай намар. Сайн уу Хиро? Сайн уу? Та юу хийж юм? Юу ихэвдээ чамаг одоо юу заах юм бол гэж хүлээгээл хараад. Би өнөөдөр 5 хошуу мал нэрлэж сурнаа. Бит хоёр уу? Тийм ээ. Өөх. Харин би өнөөдөр хоёрт сандарж байгаа ааруул авчирхаа мартчихжээ. Ааруулаа. Тийм. Өрөм. Өрөм гэж юу илээ? Өрмөж сүүгээр хийдэг шүү дээ. Ааруул гэж нэг л сонсон зүйл байна да. Яагаад вэ? Сүүгээр хийдэг хатуу ааруул. Бит хоёр нэг хамсаад үзчихсэн. Өрмөг ч гэсэн бас сүүгээр хийдэг шүү дээ. Хөөе. Аа. Сүү буцалгаж уудаг гэсэн үү? Тийм. Юугаараа ялгаатай зүгээр уухаар яадаг гэж. Сүүг буцалгаад дудаасны дараа өрөм тогтчихдөг байхгүй юу? За. Тэгээд тэрийг өрөм гэдэг. Ямар амттай бол Гоё штэ. тэгвэл тэгээд ааруулыг яаж ийдгийг? Ааруулыг сайн мэдэхгүй байна. Лавл сүүгээр хийдэг байхгүй юу? Би мэдэн ш. Бас нэг чи цагаан эдэ гэдэг. Аргата. Би чамайг яах нү гэд сонсоод исэн чи бүр явж өгч байна. Би ааруул яаж хийдгийг мэдэн ш. Тийм үү? Би чамд заагаад өгөө. Чи ихтэй тэр бүхний хаанаас сурсан юм? Би мэдлгүй яах вэ? Би биш дээ. 5 хошуу малаа мэднэ. Дээрээс нь бас ааруул цагаан эдэг чи яаж гэдгийг бүгдийг мэднэ. Тийм үү? Тэгвэл энэ олгоныг яриад байвал дуусахгүй л дээ, тийм өөрөө. Харин тий. Би ч гэсэн мэднэ. Тэгвэл та хоёр надад заагаад өгвөл төө их сонирхолтой юм байна. Би та хоёр тэхэн зааж өгсөн штэ. За. Тэхүм өөрөө заагаад Халзах зүйл алгоо. Хөөе. Гэтэ энэ олгоныг биш дээ. Нэг үрчлэн заана гэвэл айгүй удан заа юу. За, Цаг хугацаа орох учраас чамд нэг жижигхэн бичлэг үзүүлье. За. ойлголоо. Чи энэ бичлэгийг үзээд л баг мэдчихэндээ. За, Бичлэгийг үзье. хүй энэ ааруул цагаан эдэ хийн гэдэг чи түүхтэй ажил ихтэй юм байна тий? Тэгэлгүй яах вэ? Хөөе, нэрээ Тимээний зулцгай чи юу гэдэг вүлээ? Зулцах гинэ. Тэ би юу гэх юм? Үр түл гэж ярьдаг байхгүй да маргада. Үр түлийн юу гэдэг юм? Бүр чи хэлчих. Тэмээний үр төлийг ботог гэдэг. Ботго. Үхрийхийг болохоор тугал. Чи өөрөө бит хоёрыг мэддэг юм уу? Бит хоёр ч үхрний үр төл болохоор тугал гэдэг байхгүй да. Мартцсан вэ штт. Тэгвэл Ямааны. Би хэлий. Ямааны үр төлийг болохоор ишиг гэдэг. Хань. Хураг. Та хоёр их мэдлэгтэй юм а тий? Чи тэгвэл одоо дахиад нэг бичлэг үзчих. За юу? За. 5 хошуу малаа нэрлэхэд биелнэ хүүхдүүдээ. Эхний амьтан бол адуу. Адууны эцэг малыг азраг, их малыг өв, төл малыг унаг гэдэг. Тэмээний эцэг малыг буур, их малыг инг, төл малыг ботог гэдэг. Үхэрний эцэг малыг бух, их малыг үнэ, төл малыг тугал. Хоньны эцэг малыг хуц, их малыг им хонь, төл малыг хураг. Ямааны эцэг малыг ухан, их малыг ямаа, төл малыг
ишиг гэж нэрлэдэг бахнэ. Сайн тогтоогоорой хүүхдүүдээ. Маргадаа. Цагаан эдээ хүний бид хамгийн сайн шүү дээ. Тийм үү? Дотроо кальц бас өөр амин нэмүүд зөндөө их агуулсан байдаг. Би тэр ааруулын тухай нэг юм сонсч байсан. Тэр нь шүд сайжруулалт шүдийг цагаан болгодог гэсэн. Тийм. Тэгээ дээрэс нь шүдний бат бүх байдал сайжирч цусан хангамжаас сайжирна гэж боддоо чи. Харин Чигээл бид хоёр өстэй сайхан шүдтэй болгох та тийм өөрөө. харин бөөрөө Тэгээд ингээд хүүхдүүд чинь үнэтэй витаминууд авч идээд байдэн штэ. Нөгөө тэгэхээр вэ штэ. Тэрний оронд сүү цагаан эдэгээ ингээд идээд хэрэглээд ах юм бол бүр илүү их витаминтай зөндөө ойлоо. Хүний биеинд сайн тийм олон уургууд тахгүй юу? Тэр өөр нь болж өгвөл цагаан эдээ сайн хэрэглэх хэрэгтэй. за Чи ч гэсэн маргадаа за. Маргадаа. Бид хоёр нэг байнга зөндөө олон суудсан штэ. тийм. Тэгээд бид хоёрын биеинд зөндөө олон нэг витамин, кальц зөндөө байгаа гэвд та. Тийм үү? Тийм. Гэхдээ Монгол хүн чи түүх уламжлалаа мэддэг нь сайн үстэй. Тийш дээ. Яг зөв. Ялангуяа 5 хошуу малаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тийм ээ? Одооний багчууд нэг жоохон мэддгүй юм шиг байлээ. Гэтэ энийг эцэг эхчүүд нь өдөө дагуулж яваад зааж сурах хэрэгтэй байхгүй тий? Тийм. Тэгээд нэг том толгой гаргаал, том дэлгэцтэй гой утас бариулчаал, хүүхдээ хүмүүжүүлж гин гээл. Тий? Тийм. Бөөрөө. Чи тэгэж ярьж болохгүй хаа. Үнэн штэ. Үнэн л дээ. За, тийм учраас биш штэ. 5 хошуу Монгол ялангуяа Монгол хүмүүс олвол 5 хошуу малаа бүр маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ялангуяа биш штэ. Монголчууд Монгол ахуй соёлоо маш сайн мэддэг байх хэрэгтэй. За. Тэгвэл үлгэр үзэх үү? Үлгэрүү тэгэл та. За тэгээ үлгэрээ үзцгээе. Эрт үрдийн цагт шин сайхан хувцанд туйлын дуртай хамаг мөнгөө хувцанд өгч шин сайхан хувцсны төлөө хаан цуслынхаа сан хөмөргийг хайр найргүй урьдаг нэгэн хаан байлаа. Тэр хаан өдөр бүр цаг тутам цолж өмсдөг олон хувцтайж сэтгэлд нь үүрэлсэн атгах шунал бодлон хязгааргүй ихийг ямагт үсэж өөрт байхгүй элдв чамын хувцс олж өмсөх талаа бодож тэрхээ гашилгаж суун. Гэтэл нэг өдөр хувцсан дуртай хааны эзэн тулсад гадны хоёр луурч ирээд бид тосог торго нэхэж хувцс уралдаг хүмүүс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгүй нэгэн гайхамшигт бий. Тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэж харагдаж харин ухаан муутай мулгуу хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цуурээ амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцсыг өмсөж үдэхин зэрэгтэй өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр луурчныг дуудулж өөр зөриулж тэр гайхамшигт хувцаа даруйхан урлагийг тушаалаа. Хоёр луурчин хувцас ихэд зориулсан өнөд утас хавах хэрэгтэй гэж худлаа ирж хааны сан хөмөргөөс их мөнгө гаргуулж аваад яг л хувцас урлаж байгаа юм шиг бөхөлзөж тонголзож ёсоор бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэрэгэн ухаантай шадар сайд өгнөө хоёр ойдолчин руу явуулав. Шадар сайд өгөн хоёр ойдолчныг хувцаа нэхэж байгаа байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр ойдолчин хоосон газар руу зааж та хараач хувцас нэхэж байгаа торгоны өнгөхээ чанар сайн байгаа биз? Үүнд өвгөн сайд ичнээ нүдээ бүлтээлгэн харавч нүдэнд нь торох зүйл үдэгцэнгүй. Димийл дотроо би тэнийг юм бэ? Энийг бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл албан тушаалаа алдна гэж бодоод нүднээ шилээ зүүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан эд байна. Өнгөхийн тунч сайхан зөхөж би хаанд өөрийн биеэр айлтгах болно.
Өвгөн сайд буцаж очиод хаанда гайхам сайхан хувцас урлаж байна хэмээн айлтгав. Энийний дараа хаан бас дахиж нэг өөр мэрэгэн төшмөлөө явуулж хоёр ойдолчны ажлыг шалгуулсанд тэр төшмөлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж байгаа гэх машинаас өөр юу ч олж харж чадсангүй. Хоёр лоёрчинч өөрсдийн нэхэж байгаа хувцсны сайныг магтаж сайхан ид байгаа биз гэж асуусанд тэрхүү төшмөл юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнийг гэдгээ зарлаж энэ сайхан албан тушаалаа олдож таарна гэж бодоод хоёр лоёрчны үгийг дагав. Буцаж очиод хаанда үнэхээр сайхан тансаг ид байна гэж айлтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү идийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр төшмөлийн хамт хоёр лоёрчин дээр хурж очлоо. Хоёр лоёрчинч хааныг үзээд хийж байгаа ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр төшмөлч урагш гарч хоосон газар руу зан. Тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд ханаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж. Энэ ямар ч ихтэй хэрэг. Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнийг мулгуу юм болов уу? Энийг бусдад мэдэгдвэл хаан судлаа алдна гэж бодоод өндөр дуугаар. Яа, энэ их сайхан ид байна. Миний санаад яв цом нийцэж байна. Хаан толгой дохиход олон дагагсад нь юу ч харахгүй байсан ч тэнийг болохоос айж Дэмийл хааны үгийг дагаж үнэхээр гайхалтай сайхан хэмээн шагшин магтцгаав. Удахгүй болох их ёслолоор энэ сайхан хувцас өмсөх болно гэж айлдаад энэ гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлж цолыг олгов. Их ёслолын урд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд төшмөл бараа болох ёстой бүгдийг нь дагуулсаар хаан өөрийн биеэр залран ирэв. Хоёр лоёрчин шинэ хувцас барьж байгаа дүр үзүүлж ингэж өгүүлв. Харахтун энэ бол өмд. Энэ бол цамц болно. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүүс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон төшмөллүүд Дэмийл хааны үгийг дагаж шинэ хувцсыг нь харахгүй байгаа хэдий шагшин магтана. Хоёр лоёрчинч хааны хуучин хувцсыг тайлж шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэж хэсэг сүржигнэв. Хаан шинэ хувцас өмсөж дуусаад толны өмнө очиж наас тааш эргэлдэн шинжин харав. Бүгд л хааны шинэ хувцсыг шагшин магтаж гайхан биширснээ дор дороо өгүүлв. Энэ үед хааныг хаан тулсынхаас ард олдны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав. Хааны гарахаар алхахад шинэ хувцсныхын нөмрөгийг барих хүмүүс ч даган ухас хийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул Дэмийл гараа өргөж нөмрөг барьж байгаа мэт дүрийг эсгэв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран ирэхэд нь хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцас өгүүлсгүй сайхан ажээ. Манай хаан жомор зохихгүй хувцс гэж байх штэ. Тэнэг болохоос бүгд имээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг урсгана. Хааны олон хувцснууд дундаас энэ шиг гайхамшигтай үгийг нь барсан хувцс байгаагүй билээ. Ингэж байтал нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсан цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод тэр жаал манай хааныг шалдан байна гэлээ. Манай хааныг нүцгэн байна гэлээ хэмээн өвөр зуураа шивнэлтэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод үнэн мөнгө хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцтай хүн шиг л явж байгаа дуусгахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгоогоо дээш өргөн улам ихэмсэг дүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нөмөргөө хормойг баригчнарч гараа дээш хийн өргөн ухаантны дүрээр даган алхлав.
Хүүхдүүдээ, одоо би та нарт алим гэдэг шүлэг зааж өгье. Энэ шүлгийг Тэ Жамин сүрэн гэж хүн бичсэн байх шүү. Алиминд дуртай арслан, аймаар сүртэй арслан, архирч над руу дайрлаа. Архиж над руу дайрлаа. Айж би зүгтсэнгүй. Аав ээжээч дуудсангүй. Хангайсын том аманд нь 10 алим жигчлээ. Алимны сайхан амтанд арслан аргагүй л номхорлоо. Хэтэл өнөөдөр Ботго гэж доосарна. Та нар Ботго гэдэг амтан мэдв үү? Мэдэн. Ямар амтан байдаг лээ? Ингэний хүү хэлдэг. Ингэний өөр төлөйг хэлнэ гэсэн. Аа. Чи мэдв үү? За одоо хэдүүлээ Ботгоны талаар доосарна заа. За би үгийг хэлээд та нар дагаад хэлээ. За. Борхон тойрмын захад бяцхан хөөрхөн Ботго. Хархан нүдээ жилтэл харуул харан зогсно.
зогсорно. Байн 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 буйлна. байн байн буйлна. Бум 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 тишэндээ. тишэндээ. Алаг хоёр нүдэндээ Алаг хоёр нүдэндээ аяг дөрөн нулимстай. аян дөрөн нулимстай. Бэлчээрч яваа ээжигээ Бэлчээр яваа ээжигээ ботго яаж мэдэх вэ? ботго яаж мэдэх вэ? Одоо тахилтан шүү за. За. Хонгор ээжигээ санаа юу? Хонгор ээжигээ санаа юу? Халуун уурга бодоо. Бодоо юу? Ижил сүргээ ирээ юу? Ижил сүргээ ирээ юу? Одоо өнөөрөө дуулж үзхөө. Тэгье. За, би дуулаад дараа нь та нарт тагад талшаа. За. 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 Борхон тормын захаад бяцхан хөрхөн ботог. За, энэ хэсгийг та нарт дуулаад надад үзүүлтэй. За. Санаж гинэ үү? Санахгүй нөө. За, тэгвэл бөөнөрөө дахиад дуулъя. Би борхон тормын захаад бяцхан хөрхөн ботог. Ямар мундаг мэ. За, хэдэл үргэлжлүүлээд дуулъя. Хархан нүдээ чилтэл харуулгаран зогсноо. За, дахиад бөөнөрөө дуулъя. Хархан нүдээ чилтэл харуулгаран зогсноо. Дуулж чадчихна уу? Чадчихна. За одоо бүгдээрээ дахиад бүр эхнээс нь дуулж үзье. Тэгье. За. Борхон тормын захаад бяцхан хөрхөн ботог хархан нүдээ чилтэл харуулгаран зогсноо. Сарчна. За, хэдүүлээ тэгвэл дахилтаа үргэлжлүүлээ сарыг. Би хэлээд та нар үргэлжлүүлээд болно шүү. За. За. Хонгор ээжигээ санаа юу? Хонгор ээжигээ санаа юу? Халуун уурга бодоо юу? Халуун уурга бодоо юу? Ижил сүргээ ирээ юу? Ижил сүргээ ирээ юу? Ээжийн дууга санаа юу? Ээжийн дууга санаа юу? Солив шарга ингэн. Солив шарга ингэн. Сүүгээ тээсээр ирэхэд. Сүүгээ тээсээр ирэхэд. Хотлын цаанаас ботог. Хотлын цаанаас ботог. Хөөхөө ээжигээ танилаа да. Хөөхөө ээжигээ танилаа да.
Хүүхдүүдээ одоо би та нарт алим гэдэг шүлэг зааж өгье. Энэ шүлгийг Тэ Жамин сүрэн гэж хүн бичсэн байх шүү. Алимэнд дуртай арслан, аймаар сүртэй арслан, архирч над руу дайрлаа. Архиж над руу дайрлаа. Айж би зүгтсэнгүй. Аав ээжээч дуудсангүй. Хангайсан том аманд нь 10 алим жигчлээ. Алимны сайхан амтанд арслан аргагүй л номхорлоо.